яг сууршгаа хэлхийг хүсэж байна. Бас сууршгаа нэг гадар байгаад байдгүй. Ингээд наасаа өдөр хөдөлгөөн таахыг хүсэж байна. Намайг бэмтэнгийн инсахан гэдэг. Одоо фондоготой Монгол улсын боловсролын их сургуулийн тусгай эцэг танхимын дөрөв курсын оюутан байна. Татлаг матлаг гэж намайг жоохон давгүй байгаас тавхантай ингээд давгаа ингэж нэтгэл одоо байтай байна. Ойгоо төгтөө юм болтлоо гэж боддоо. Тэгтээ яг үндэ ээж маань үннийг бас хэлсэн. Чи яг үндэ дотоод хатаа төрсөө. Хангаа гүцээгүй. Төдөө явтаа бас боо байлтаа буюу тодорхой биш бүхэн би төрсөн. Хөөцөг амтны нөгөө боо байтны удмаас тус хавсан гэж тэгээд нөгөө шалалт явууч ингэж яддаг. Би пиццагийн хувьд жоохон сааттай гэсэн аюу ухаан бол ингээд хөгжих магадaltaй төзөн бэхшээд юм байлээ. Гэвь би энгийн хүн байсан бол өдөрт одоогийн залуучуудыг явах байсан багтаа гэж хандсан бас хөөйгөө. Гашуун үннийг хичвэл мобилта сох ингээ гоёсан. Мэдгээд дэдлүүд хэл яг сайжууд ингээ гоёсан. Тэгтээ эний нөгөө далчууд нь юу вэ гэвэл ангийн хандлага гэж байгаа. Ангийнх маань намайг ийм тэгэнтэг гэдгийг мэдээд хамт нийлхээ авч явхаа дандаа нөгөө шаттай гад сонгодог дандаа. Гашуун үнний ч юм бол тийм хоол мэдрэмж авдаг. Хөгжимчд хүмүүсийн нэг хамгийн наад хэмжээг ингэж ядчил нэг хүн дуудаад ингээд гаагаасаа хөлдөж энэ цэцэлгээ ганц хоёр алхам зүтгөө явахыг айгүй гэдэг. Тийм энгийн юм айгүй мөөдөг. Тэгэхэд энгийн хүмүүс тийм мэдээд чаддгүй учраас тэгээд хандлан цогдон юм уу тоглоом бодвол огтдаг. Хүссэн газар руугаа явах очиход ер нь хэд бэрхшээлтэй байна? Ер нь бэрхшээд байна. Наадхын шиг гэлэн төхөний секунд найл богны тэнэт би яна дач намайг гэсэн бодолтой юм. Яг үнний нэг удаа дайрлжсэн. Тэгээд миний өмнөх тэгэнч маань намайг авсан хөө. Яг амьд хүнс. Наад хүнс амьд үдгээд. Тэгээд би хүн салбахаас ой нэг хан тэгэнч маань ястар шиг болчихсон. Асуудал гаралтай. Гэхдээ нэг би бодох гэдэг хөгжлийн бэхшээд хүмүүс өөртөө доо хаадаг зүгөө өгөөсөл гэж хэлээ. Ээж маань бас хүүхдэд цаг гараад ингээд хоол хийж сууя, тогооцсон курс сууя. Тэгээд компьютер сайн сууя. Хөгжиж суух хэрэгтэй. Чи англи хэл зуух хэрэгтэй. Тэгээд ингээд хүүхдтэйгээ цаг наагүй. Ажилтан дотор би өнөөдрийн зэгтэй хурж. Одоо ингээд зүгээр гоё чигтэй. Язган бас ээж минь бас бахархад гэсэн үг. Төчөндөө манай гэвүли бахархсан хүүхд нөөд гэж хэлдэг. Надтай хамт нэг шоугоор суудсан нэг шоугортон суудсан хүмүүс надад хэлдэг. Чи айгүй гоё мөд амьдчин. Хамт нэгдгүүд дэддэг хөх нэг алхмаа чи өөрөө хийгээд явж байна. Бас чи ганцхан юм хийгээс одон би мэдлэг чадварыг
өөртөө цогдуулж байна. Энэ бол чиний үнэт зүйл буюу үнэт эднес байна. Эд хэлсэн анхны КМ буюу панчаныгийн дүмигш нэг ихч маань Японоос ачаад би анхандаа юу юм бэ гэж тахдгүйс. Тэгээд явандаа нэг зөөгмөг тавч ихжсэн. Мэдээд бас бодод ээж маань нэг ийм суу санагддаг муу хий адам байдсан болоо гэд хөдөлжсэн. Тэгээд надтай уудсан. Дөрөвдүгээр ангид нандгүй ангид ингээд зөг та хаагаад хөлсөд ямар суу яах вэ? Хайд ходтой яавал би сууг алахгүй ах мэдээ хөлсөсөн. Одоо гэхээр би ингээд нэг камера гоё ингээд хин маяг бод ингээд гоё байж ингээд жигсэн хөдгөнгөө байж хөөгүй си. Тохойд юу боданда хөдөөд ичгүй нэг дэдээ нэг ингээд нэг дэсэдэс мэдгүйсэн. Тэгтээ хүн агитогийн хамгийн гоё нь хин тамд дааж өгөхгүй. Ямар сургууль суух шаардлагагүй. Үсэн чи өөрийнхөө юм аягийг өөрөө бүтээнэ гэсэн үг. Энэ сэтгийн суудаг багт антахгүй байна. Тэгээ яг зэмсэн сууж юу энэ юу гэж танахгүй тэгээд энэ. Тэгтээ хамгийн гоё нь амьд амтан бөгөөд ядангуй дэнд сууд хэдэж юм матгүй гэдгийг айгуулж зүгээр л наадахын зэсэг өөрийг нь хаалдаг өөртөө ингэж хатдаг үнийг дэс матгүй юм байна л энийг даалцаа хүнээс хойд хийдөө 2016 оны яг 10 сая 12 сая 17-ны өдөр буюу анхны намын нийлж тэгээд үнэхээр дэлхийн татсан дээр гацаа гэдэг. Миний анхны нам бол дандаа нэг Монгол улсад түгээмэл байдаг суудаг бичсэн байгаа. Мэдээд бас ганцхан ховор суудаг бол оруулсан байгаа. Одоо хоёр нам маань ерөнхийдөө Улаанбаатар хотод өвлөдөг сошиал суудаг би түүдэг. Тэгээд яг нэг гойгчуд нэгвэл та бүхэн тэгээд миний хоёр намын худан гаасаа гэд хүчээл надад ивент хийхэд нэг хаалаа би таны ивент сэтгэлээд нь намайг дугаахтайгаа бүтэмээ бэнцүү гэж хэлээ. Нэг гойгчуд хэлжим нөр YouTube төрсөг бодон дадбал TV ахнатай нэг захиал хэлээ. Та хоёр маань даяа дөрөвдүгээр мэдээлэл болохоор би та хэдэн нэг урдд подкаст хийнэ. Тэн ямар подкаст вэ? Та хөгжлийн бишгэдийн одоо ямар бодолтой байдаг гэдгийг та хоёроос асуумаа. Тэгээд дүүтэйгээ уулзнаж